Дэлхийд даяар жилд 1.4 сая хүн вируст гепатит өвчний улмаас нас орж байна. Энэ нь хүний дархлал хомсдлын вирусын шалтгаанд нас оролттой ойролцоо, хумхаа, сүрьегийн нас баралтаас давж гарчээ. Гепатит Б, С вирусын халдвар нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, амьдралын чанарыг дороотуулж, амь насанд занал хийлэн элэгний архаг эмгэг үүсгэж, элэгний хатуурал, цаашилбал хавдар үүсэх эрсдлийг бий болгодог. Элэгний С вирус гэж юу вэ? С вирусаар үүдсэн элэгний өрөвслийг С вируст гепатит буюу хүмүүсийн ярьж заншснаар элэгний С вирус гэнэ. Тэгэхээр тэр С вирус гэж нэг одоо жижигхэн бөмбөлөг тэгээ доктор нэг тийм утаслаг байх нь. Энэний одоо эсрэг бие гэдэг тэрний байны үгүй гэдгийг одоо мөрийн мэддэг тэр яргыг бол эсрэг бие гэж тэрний үссэн. Энэ эсрэг бие бол хумын донд одоо манайг яг үснээр бол 400 орчим мянган хүн байна. Ер нь вирус гепатитийн халдвартай ингэж байна. Дэлхийд дахинд 150 сая хүн архаг С вирусын халдвартай байна. Жил бүр гепатитын С вирусаар үүдэлтэй элэгний эмгэгээр 703 мянган гаруй хүн нас орж байгаа юм. За харин манай улсын нийт хүн амын 11.1% нь элэгний С вирустай байна. Өөрөөр хэлбэл 150 мянга орчим иргэн элэгний С вирусээр өвчлөд байгаагийн 52 мянган иргэнийг нэн тэргуунд эмчилгээнд хамруулах шаардлагатай юм. За тэгвэл өнгөрөгч 5 дугаар сард Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн хар ваны эмийг эх сард эмчилгээнд нэвтрүүлэхээр болоод байгаа. Одоо би С вирустэй уцаар яаж байгаа за эм хийзээ ирэх үү? Эм ирэнгүүт би одоо мөнгө өдлөө эмээ аваад уурчин тэгээд С вирус арилжна байхаа ингэж бодоод байна. Гэтэл бол тийм биш. Тэр ям эмийг бол одоо 3 сар уух юм уу 6 сар уух юм уу гэдгийг бол шийдэхэд бол эмчийн одоо бас одоо энэ миний сая ирсэн шийдвэр их чухал. Тэрнээс гадна юу уг хүнд байгаа тэр эмгэг өөрчлөлтийг одоо таньж мэдэх оншийн тогтоохын тулд бол ганцхан С вирус тоолол зогсохгүй. БХВ, ЦХВ вирусын тоолгон чухал нэгдүгээр. Хоёрдугаарт элгийн биохимийн шинжилгээ өгөх ёстой. Ерөөсөн ямар нэгэн вирусын халдвартай хүний хийх хамгийн гол чухал шинжилгээ бол ерөөсөн элгийн биохимийн үзүүлэлтүүд гэдэг. За манайхан бол асат, алат, нитрур, альбумин тэгэл шүлэг фосфат гэж олон төрлийн үзүүлэлт байдаг. 3 дахь том шинжилгээ бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэдэг. Тэнд хүн ямар нэгэн өөр одоо халдвартай өвчин байна уу? Одоо тохиолбол манай хүн амын дунд элбэг үүдэх сүрье өвчин байна уу? Доохын халдвар байна уу? Жишээ нь Б, С вирустэй хүн болгонд бол энийг бол одоо шинжлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр өнөөдөр бид тэр тухай хүмүүс ерөөсөө ч асуухгүй, ерөөсөө ч анхаарахгүй байх. С вирусын эсрэг эмчилгээ эхлэхээс өмнөх 90 хоногийн дотор дараах лабораторийн шинжилгээнүүдийг хийлгэсэн байх шаардлагатай.